Монгол брэнд дэлхийд гарах цаг болсныг оюутнууд сануулж байна. Монголын томоохон ихтэй сургуулиудын оюутнууд монголчууд ямар бүтээгдэхүүн үйлчилгээгээр дэлхийн давцанд алдаршиж болох ийм амжилтанд хүрэх ямар арга зам байгааг ирж хайж байна. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн MCM сургалт судалгааны төвөөс оюутнуудын дунд Монгол брэндийг дэлхийд арга хэмжээг зохион байгууллаа. Дэлхийд яаж гаргах талаар хөдөө аж ахуйн их сургууль, Монгол Улсын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль зэрэг Монголын томоохон 8 сургуулийн маркетингийн чиглэлээр сурч байгаа оюутнууд багш нарын хамт хэлэлцлээ. Оюутнууд зөвхөн маркетингийн он судлах биш, олсон мэдлэгээрээ Монголдо үйлдвэрлэсэн ямар бараа бүтээгдэхүүнийг дэлхийн тавцанд яаж гаргаж болох талаар ярилцсан юм а. Хамгийн гол нь бид нар өнөөдөр одоо ингээд интернетэд үзэхээр Монголын брэнд гэхээр ерөнхийдөө нэг хуучин гэр, нэг жоохон хүүхэд те эсвэл нэг морин хуураад эсвэл тэгвэл бид нар яг заавал Монголын гэр түүх соёл ахуй гэхээсээ илүүгээр өөр те Монгол яг бүтээгдэхүүний хувьд тийм брэнд болох утсаар ямар брэнд бүтээгдэхүүнүүд байгаа юм бэ нэгдүгээр, хоёрдугаар тэгвэл Монгол хүн өөрөө брэнд болж болох юм уу гэдэг ийм асуулт өнөөдөр ямар нэгэн байдлаар хариулт өгөхөд өнөөдрийн оролцолд оршиж байгаа. Биднэрт нөөц болцоо зөндөө байгаа. Тэн дээр хамгийн гол өнөөдөр бидний чуулга оролцсон мөрөнд оюутнууд бид нар маань зайлшгүй бизнесийн удирдлага маркетинг чиглэлээр суралцдаг оюутнууд бол брендийг хөгжүүлэх ёстой хүмүүс. Тийм болохоор 10 жилийн дараа 15 жилийн дараа Монгол брэнд дэлхийд ямар байр суурьтай байна вэ гэдэг биднээс шалтгаална. Тийм болохоор бид өнөөдөөс эхэлж юу юуг анхаарах ёстой гэдгийг ярилцах гэдэг. Монгол брендийг дэлхийд нэртэй энэхүү арга хэмжээг Хасбанк, Монс, Спирт, Балбарам, Цахилгаан холбоо, Монголын маркетингийн холбоо, MCS Арва болон Монголын санхүүгийн групп зэрэг байгууллагууд ивент итгэж оролцож байна. Өнөөдрийн оюутнууд маргааш ажлын ширээн дээр гарч Монголын олон 10 шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг дэлхийд гаргахад хувь нэмрээ оруулахаар энэхүү хичээж байна.